Сайн уу Библи, Есүс ба дагалдагчид 4. Иохан 13 дугаар бүлэг 34-өөс 35 дугаар ишлэл. Өнөөдөр бид Иохан 13 дугаар бүлгийг хамтдаа нээх гэж байна. Энэ хэсэгт дэлхий дээрх сүүлчийн цаг мөчөө өнгөрөөж байсан Есүсийн түүх гардаг. Хожим хүмүүс энэ үйл явдлыг сүүлчийн оройн зоог гэж нэрлсэн байдаг. Есүс загалмай болон зовлонгийн замаар явхаасаа өмнө шавь нартайгаа хамт сүүлчийн удаа хоололжээ. Тэгээд тэр нэгэн онцгой ёслолыг үйлдсэн юм. Оройн зоог барьж байсан Есүс гэнэт босоод гадуур хувцас тайлан алчуур авч бүсэлж саванд ус хийж ирээд шавь нарынхаа хөлийг угааж эхэлжээ. Үнэн дээр Есүсийн энэ үйл явдал нь шавь нарт нь тун хачин эвгүй бүр сандармаар байсан байх. Учир нь тухайн үед доод зиндааны хүн дээд зиндааны хүний хөлийг угааж болох ч харин дээд зиндааны хүн доод зиндааны хүний хөлийг угаана гэдэг нь боломжгүй зүйл байлаа. Петр гайхсан байдалтайгаар "Яагаад эзэн та миний хөлийг угаах гэж байгаа юм бэ?" гэж асуув. Тэгэхэд Есүс "Би юу хийж байгааг одоо чи ойлгохгүй. Харин дараа нь ойлгоно" гэж хэлжээ. Эцэст нь Петр болон бусад шавнар бүгд өөрсдийн хөлийг Есүсээр угаалгахгүй байж чадаагүй юм. Үүний дараа Есүс дахин сууж болох гэж буй зүйлсийн талаар шавь нартаа хэлв. "Та нарын дундаас нэг нь надаас урвах болно." Есүс шавь нарынхаа нэгнээс урвалт амсаж тэр хүн түүнийг ахлах тахилч нар болон фарисеучудад худалдах болно гэж хэлсэн юм. Гэхдээ шавь нар Есүсийн хэлсэн үгийн жинхэнэ утгыг ойлгож чадаагүй. Зөвхөн Есүс хэний тухай хэлж байгааг л мэдхийг хүсэж байлаа. Тэгэхэд Есүс "Би талах хувааж өгч буй хүн бол тэр мөн" гэж хэлээд Искариотын Юдаст талхны нэг хэсгийг өгчээ. Юдас талхыг аваад Есүсээс урвах гэж гадуур гарч явсан юм. Шавь нарынхаа хөлийг угаасан Есүс тэр дундаас өөрөөс нь урвах хүн байгааг мэдэж байсан түүний сэтгэл ямар байсан бол? Үнэн дээр сүүлчийн оройн зоог болон хөлийг угаах ёслолоос өмнө Иохан 13 дугаар бүлэгт Есүс дагалдагч нараа эцсээ хүртэл хайрлсан гэж бичсэн байдаг. Есүс дагалдагч нартаа үйлчлэн нэгэн дагалдагчаасаа урвалт амссаны дараа шин тушаалыг өгөв. "Би биенээ хайрлах түн. Би та нарыг хайрлсан шиг та нар ч бас бие биенээ хайрлах түн." Багш болох Есүс эхэлж шавь нартаа үйлчилж тэднийг хайрлсан юм. Өндөр байр суурьтай хүн доод байр суурьтай хүнээ хайрлсан гэсэн үг. Тиймээс дагалдагч нартаа хэн нь дээр хэн нь дорд гэж бодолгүй бие биенээ хайрл гэж загсан юм. Тэр ч байтугай хэн нэг нь урвах байсан ч гэсэн. Цааш нь Есүс хэлв. "Та нар бие биенээ хайрлах үед бүх дэлхий та нарыг миний шавь нар гэдгийг мэдэх болно." Хүүхдүүд ээ, Есүс бидэнд харуулсан түүний сүүлчийн дүр төрх бол үйлчлэл ба хайрын зам байсан. Есүс бид бүгдийг энэ хайр, үйлчлэлийн замд уриалж байгаа юм. Есүст итгэдэг, Есүсийн шавь нар нь байхаар шийдсэн бид бүгд энэ хайрын замаар хамтдаа явцгаая. Харилцан бие биенээ хайрлаж, бие биедээ үйлчилж энэ 7 хоногийг өнгөрөөцгөөе.